Энэ төр засаг чи хийхгүй юм байна. Ард түмэн өөрсдөө өмч хөрөнгөө авъя гэхгүй бол төр засаг гэдэг байгаа юм чи өгөхгүй юм байна. Өгөхгүй шүү дээ угаасаа. Өгөхгүй юм байна гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэд би энэ төр засаг чи хийхгүй шүү. Ард түмэн шахаж шаардахгүй бол хувьцаа авч чадахгүй. 5 толгойн 15 тэрбум ширхэг хувьцаатай байхгүй одоо. Энэ 15 тэрбум ширхэг хувьцааг нь 3 сая хүнтэй хуваага өгчих юм бол хүн бүхэнд бараг 50000 хувьцаа оногдно. Тэрний чинь зах зээлийн үнэлгээ нэг 270 сая төгрөг нэг хүнд ногдож байгаа хувьцаа. Тэгээд энэ 5 толгойн төрийн мэдлийн хувьцааг иргэн дөмжлүүлэх хуулийн төсөл гэж хуулийн төслийг 20 онд бид нар хийгээд оюун эрдэнэ дарахад бүр гардуулж өгсөн шүү дээ. Тэ? Одоо 1072 гэдэг чинь худлаа нөгөө тэ өмчлийн биш эзэмшлийн хувьцаа байхгүй юу? Худалдаж чадахгүй, арилжиж чадахгүй, бие дээр гаргаж чадахгүй. Бид нарыг хуураад шүү дээ. Босон тоол яваад. Шилний гаднаас чихэр долоолгоод шүү дээ. Жинхэнэ өмчлийн хувьцаа болгоод энэ ард түмэн яага авч болдгүй ер нь. Гэхдээ энэ төрийн өмч гэдэг чинь ард түмний өмч юм байгаа, байгалийн баялаг гэдэг биш юм уу те? Ард түмнийх юм байгаа л гэдэг байгаа. Яагаад энэ төрийн банкыг ховчлохдоо энэ ард түмэндээ яага өгчдгүй. Ард түмэн төрийн банкны хувьцааг өгөх юм хүн бүхэн 100 мянган төгрөгтэй болох байсан байхгүй юу? Яахаараа заавал энэ тарганар тэр төрийн банкыг хувааж идэх ёстой. Тэ? За энэ талаар асуулт шүү дээ. Сэдвтэй. Төрийн өмч гэдэг чинь ард түмний өмч гэж биднэрт хэлдэг шүү. Байгалийн баялаг гэдэг чинь ард түмний өмч байхгүй юу гэж тэгдэг. Тэгээ яагаад биднэрт өгчөж болдгүй юм тэрийг? Хувьцаа болгон ард түмэнд өн төлбөргөө өгчөөч. Сая нэг энэ ядуурлаас энэ төр гаргахгүй байна гэж тэгж шүү дээ. Тэгэхээр нөгөө яавал гарах юм. Одоо би ядуу байна. Намайг яавал ядуу биш болох юм бэ? Тэг яавал Швейцарын 581 мянган долларын хөрөнгөтэй хүн шиг болгох юм бэ гэхээр энэ номон дээр ингэж бичиж байгаа хгүй бид нар. Эдийн засгийн 9 хувьсгал хийх юм байна. Арилжаа худалдааны хувьсгал хийх юм байна. Төрийн өмчийн хувьсгал хийх юм байна. Байгалийн баялагын хувьсгал хийх юм байна. Чөлөөт үнийн хувьсгал хийх юм байна. Мөнгөний хувьсгал хийх юм байна. Хөрөнгийн биржийн хувьсгал хийх юм байна. Татварын хувьсгал хийх юм байна. Даатгалын хувьсгал хийх юм байна. Аж үйлдвэрийн хувьсгал хийх юм байна. Ийм 9 хувьсгал хийхгүй бол Монгол улс энэ нөгөө ядуурлаасаа гарахгүй байхгүй юу? Засагчин тэгээд одоо шинэ сэргэлтийн бодлого хийх гэж байгаа юм шүү дээ. Шинэ сэргэлт мэргэлт гэдэг чинь тэгээд нөгөө юу баг? Та юу? Гүгөө зүгээр ийм мөрөөдөл ингээ юу ч хамаагүй бичсэн. Тэр хэрэгжихгүй. Зарчмал ажил хэрэг болгохын тулд зарчмал болгох ёстой байхгүй юу? Хууль болгох ёстой. Ингээд дагаж хэрэгжүүлэх. Та яаж засгийнхаа бодлогыг одоо Herbert Wells-ийн үл үзэгдэж хөнгө зохиол шиг хэлж байна те. За баярлалаа. Одоо бид нэр ингээд одоо 5 толгойн ордоосоо Монгол улсын эдийн засаг өөрөө хэд дахин те 30 дахин бага байна гэж байна шүү дээ. Тэгэхээр бид нар яаж энэ 5 толгойг жишээ нь эдийн засагт бид яаж оруулах юм? Улс нь юм бол өөрийнхөө ордоос том болъё л доо гэ те.